Гэхдээ яг нэгдүгээрт альва үйл ажиллагаа тухайн нутаг дэвсгэрдэг оршин суугчдынхаа одоо сэтгэл нийцсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь энэ нийслэлийн оршин суугчид өөрснөө одоо туулгалын дээгүүрээ юм хурдны зам тавиулахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас үүний эсрэг акц зохион байгуулж байна. Одоо тэнд цугларалт хийж байна, жагсаж байна. Тэгэхээр энэ хамгийн том хүчин зүйлс. Тэгэхээр энийг заавалчгүй тооцох ёстой. Альва зүйлийг хийхдээ ер нь төсөвч гэсэн бүрдэгтээ дандаа иргэдийн одоо хүсэл сонирхол санаачлах дээр тулгуурлаж хуулиндаа хүртэл бараг туссан байх ёстой. Гэтэл харамсалтай нь нийслэлийн төсөв захиран зарцуулалт ер нь ямар шуурмаар яаж яваад байгаа юм бэ? Тэгээ хаагаараа яаж энэ том мега төслүүд батлагдаад ийм том их 80 бүхий дүнтэй төслүүд ингээд яваад байгаа юм бэ гэдэг асуудал сүүлдээ тавигдаж эхэлж штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ төсөв нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлыг ер нь сүүлийн үед бас маш их ярьж байна. Аудит оруулах шаардлагатай гэж байна, хянаж шалгах шаардлагатай гэж байна. За тэр төсөв одоо суугдаад дээрэс нь энэ одоо ажлыг хийж гүйцэтгэх компани бас одоо ийм зам гүүр барьдаг ямар ч туршлагагүй шал өөр чиглэлийн компани байна гэж яригдж байна. Тэгэхээр энэ худалдан авалттай холбоотой асуудал нь хүртэл одоо ямар учир жанцантай юм бэ Ер нь одоо байрхан зөв юм уу, буруу юм уу? Энэ нийслэлийн иргэд чинь зөвшөөрч байгаа юм уу, үгүй юм уу? Яг бодит байдал дээр нийслэлийн төвжирэл 30% буурна гэж байгаа боловч бас мэрэгчлэнүүд бол тийм буурах ямар ч боломж байхгүй гэж бас хэлж байгаа Тэгэхээр ерөөсөө их л тийм асуудалтай, хуудуутай төсөл гэж харж байгаа. Маргааш чуулган болох ёстой. Та чуулганыхаа хуралд суух уу? Ардчлан нам бол албан ёсоор чуулганы хуралдаанд суухгүй гэд одоо санал хөргүүлсэн байгаа. Бараг 100% бол ямар ч байсан оролцохгүй гэсэн байна. Тэгэхээр ямар ч тач одоо бүлгийнхаа шийдвэрийг л дагна. Тэг ерөнхийдөө бол бас одоо энэ улсын хурлын үйл ажиллагаанд ямар ч байсан оролцохгүй гэсэн ийм байр суурийг ардчлан нам баримталж байгаа учраас би ч гэсэн одоо бүлгийн гишүүнийхээ хувьар бүлгийнхаа байр суурийг дагаад явж байгаа маа. Өнөөдөр намтай гишүүн одоо нөөцний гэрээг хүн сонсох гэдэг өргөн байдлаар бүлгийн сонсох та бас өмнө нэг өргөмжлөсөн байна. Тэгэхээр ингээд бүх уул уурхайн компаниудтай хийх ёстой юм яах ёстой юм. Тэгээ таны бас яг хоёр талтай л да. Нэгдүгээр хийх ёстой юу гэж нөгөө талтай хийх ёсгүй ч байж магадгүй Ер нь бол энэ том асар их үнийн дүн бүхий гэрээ хэлцээрүүдийг бүгдийг нь араас нь нэхэж шалгаад байвал бас л чинь нэг л тийм утгагүй зүйл болно тийм үү. Хамгийн гол юм нь яагаад шалгаад байна гэхээр арга байхгүй маапан байгаад байна. Маш их бодлон, маш их хулгай байгаад байгаа учраас эргэж шалгах шаардлага үүсэт дээ штэ. Түүнээс үе шинж одоо хийх юм олж чадсан биш өөр бас хуулийн төсөл дээр ажиллаж ямар байна. Гэтэл улсын хурлаас гарсан тэр тогтоолууд нь тийм одоо бас шийдвэрүүд нь засгийн газрын шийдвэрүүд нь бүгд асуудалтай дандаа нууцын гэрээнд авч засар том үнийн дүн бүхий ийм гэрээ хэлцээрүүд байгаад байгаа учраас одоо төр хороо байгуулж хянд шалгахаас өөр замгүй болоод байгаа маа. Тэгээд за одоо нэгэнт баталсан юм чинь нэгэнт өнгөрсөн гэж үзээд ерөөсө орхигдуулж болохгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. За тэр тусмаа одоо харбины гэх энэ гэрээ бол шин тутам хамгийн сүүл байгуулагдсан гэрээ. Тэр энэ гэрээг одоо өстө нөгөө ямааны мах халуун дээр нь нөгөө өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд тэргүү гэдэг шиг тэггүй тулд аминдаа баг дээр нь шалгаж нэн яралтаа тогтоож тэгээд асуудал байвал засаж залруулахын төлөө явах ёстой л гэж байгаа. Магадгүй асуудал байхгүй тийм үү? Ямар нэгэн байдлаар одоо 2 дахин хямдруул зархаас өөр арга байгаагүй нөхцөл байдал байсан эсхийг нь хянаж шалгах гэдэг шүү дээ. Яагаад бүхэл бүтэн биржийн үнээр худалдаж авахыг зөвшөөрчөөд зөвхөн 5% хөнгөлт өгөө гэж яхад нь 50% хөнгөлт идлүүлчихвэ гэдгийг чинь бид заавалчгүй шалгаж тогтоож ийж эцэст нь одоо нэмхийн төлөө явах гэдэг үндсэн зорилго шүү дээ. Нүүрсч одоо тийм Монгол улсын одоо дотоодын одоо яригдаад удаж юм. Тэгээд чуулганы хуралдаан дээрээс бол Монгол Ардын нам завсарлага 2 удаа авцсан байгаа энэ асуудал дээр. Тэгэхээр одоо орж ирлээ шууд санал хураалт явагдана. Тэгэхээр одоо 250 сая тонны энэ том гэрээ хилцээр дээрх энэ үнийн дүнг одоо засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол дээр нь ямарваа нэгэн хулгай одоо нүүрсний хулгай 2 гэдэг ба шүү дээ. Бага эсхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа бол одоо энэ асуудлыг хилцгээр Монгол Ардын нам бол зөвшөөрч дэмжинэ гэж найдаж байгаа. Хэрэгцээ шаардлага байхгүй, энэ нүүрсний хулгай байхгүй. Одоо 2 дахин буюу 50% бууруулж зарах нь зөвөө гэж үзэж байгаа бол одоо дэмжихгүй л баг. Хэрвээ тэгж үзээ дэмжихгүй байвал тун харамсалтай.
өмнөх энэ офтекууд чинь ямар асуудал дагуулж байгаа вэ те. Тэгэхээр энэ одоо харьбын нэг ирээ зөв зүгээр байна гэж бол байхгүй. Тэгээ энэ чухал асуудлыг чуулганаар хилцгээ хүлээгдэж идэг. Сөрөг хүчээ орж хуралдаа суухгүй гэдэг мэдээлэл хийсэн ба. Тэгэхээр иргэд бол хуралдаа суугаач гэдэг ийм шүмжлэглээд байна. Та амар барьсан. Яг уу ер нь бол хуралд суух асуудал бол зөвхөн ардсан намаас хамаарахгүй. Юун төлөө ардын нам олох боллоо. 68-уулаа сонгогдлоо. Дээрээс нь 2-2 улс төрийн хүчнийг өөрийнх нь засагт хамтрууллаа. Тэ цаана одоо 4 гишүүнтэй 2 улс төрийн хүчин байна. Ингээд нийт тоогоо гаргаад үзэхэр чинь бараг 80 руу дөхөн. Тэгэхээр ердөө энэ дээр бол эрс дутх асуудал байхгүй. Тийм учраас одоо өөрснөө хариуцлагатай чуулган хуралдаад асуудлаа хилцээд явхад бид нар бол асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй шүү дээ. Тийм байна. Сонгуул болж өнгөрсөн. Тэгээ Монгол Ардын намын маш олон гишүүд энэ дотоод сонгуульд оролцлоо гэж танаа зарим гишүүд ер нь бичээд яриад байна. Та энэ дотоод сонгуулийг хэр шудраг болсон гэж байна? Шудраг басан газар байгаа. Тэ асуудлаа маш цэгцтэй. Ямар нэгэн тийм хууль бус, шудраг бус явдалгүйгээр хийсэн газрууд байна. Ялангуяа орон нутагт. За нийслэлд бол маш их мап хангасан үнэн. Ялангуяа тодорхой дүүргүүд дээр маш их хэмжээний царцаа гэж одоо бид нар хэлдэг орж ирсэн. Тэр царцаанууд нь бас зүгээр жирийн иргэд биш. Монгол Ардын намын гишүүд хүртэл явж исэн, бичлэг нь явсан. Тэр энэ бол одоо шудраг явагдлаа гэж хэлхийн ямар ч арга байхгүй. За зохион байгуулалтын хувьд ч гэсэн бас одоо асуудал дагуулсан. Жишээлбэл тэр саналын хуудсыг буруу ичсэн те. Жишээлбэл чөлөөт суудлал руу тэр эмэгтэйчүүдийн квотын өрсөлдөж байгаа хүмүүсийг бичсэн гэх зэрэг маш асуудалтай зүйлүүд гарсан билээ. Тэгэхээр энийг бол бас 100% шудраг болсон гэж дүгнэхэд маш хэцүү. Тэр Монгол Ардын намын тодорхой хэсэг бүлгийн одоо оролцоотой гэх юм уу мэдэхгүй те. Хин тэр Монгол Ардын намын гишүүдийг нийлүүлээд байгаа юм гэдэг асуудал гарна үсттэй. Тэгэхээр энэ бол нэг тийм нам дамсан те. Ийм л одоо матантай асуудал бол зарим газар болсон. Энэ сонгуульд хүчингү болоод дахиад юм гэж байхгүй. Яг хөө тэр хууль бус буюу шудраг бус явагдсан жишээлбэл тэр яг зохион байгуулалттай холбоотой жишээ нь царцаанаас гадна би сая хэлсэн тийм үү саналын хуудсыг жишээлбэл одоо эмэгтэйчүүдийн код дээр бүртгүүлсэн байхад тэр эмэгтэйчүүдийн чөлөөт рүү авчиж хаяад одоо зөвхөн өөрсдийнхөө хамаарал бүхий нэр дэвшигчдийг өрсөлдөгчгүйгээр зоож бичсэн зэрэг асуудлууд үүссэн. Тэгэхээр энэ асуудал дээр бол ямар ч байсан энэ холбогдох ардсан намын дотоод бүтцэн ажиллаж дүгнэлтээ зөв гаргаж ер нь бол шаардлагатай газар нь бол дотоод сонгуульд дахиж хийх нь зөв байх гэж бодож байна. Энэ одоо сонгуулийг ингэж шудраг бусдхан байгуулах